Монголчууд бид 2019 оноо үдэн гаргаж 2020 оноо угтан авлаа. 19 онд бид нэг алхам урагшилж чаджаа хэмээн бид бодож болно. 18 оны төгсгөлд 19 оны эхэнд бид Мананг дарж Манангийн толгойлогчдын нэг Миянколдыг унгах гэж бүх нийтээрээ жагссан, унгаач чадсан. Хэдийгээр сансандаа 100% хүрч чадаагүй хэдий ч Манангийн санхүүжүүлэгч, хотын бүлгийн зохион байгуулагч 60 тэрбумын Сандуу Ганбаатар нарыг торны цаанд хийж чадсан. Огт хийхгүй байснаас энэ зэрэгтэй хөдөлсөн их юм байлаа хэмээн бодож түрж чадхаа сэтгэлээ таатгаруулах ёстой. За тэгээд араасаа сайн сайхан мэдээнд хөвөрсөн. Салхитын мөнгөний ордыг тусгайгийн хүчээр төрд эргүүлэн авсан. Нефтийн үйлдвэрийн дэд бүтцийг эхлүүлж Монгол цэргийн хүчээр төмөр зам тавьж дуусгасан гэгчлэн сайн сайхан мэдээнүүд цуурсан. Налаахын зам, сонсголон, баян зүрхийн гүүрдээгүүр бид өдөр шөнөгүй дахилдаж эхэллээ. 19 он сайн сайхан зүйлсийн эхлэл байлаа. 19 оны төгсгөлийн торгон мөчид бас нэгэн сайхан мэдээг Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын амнаас сонслоо. Төрдөө насаараа зүтгэж, тэтгэвртээ гарсан хэдий ч талхныхаа мөнгийг залгуулж чадахгүй байгаа ядарсан ахмадуудаа тэтгэврийн зээлнээс нэг удаа чөлөөхийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шийдлэх мэдээ байв. Зөв шийдвэр. Сайн амт Садамд тухай. Жастин Батгуугийн 120 сая долларыг төр төлж, гишүүн Ундрмаагийн банк төрийн 360 тэрбумыг дампууруулж байхад ганц үг ган хийгээгүй тороолууд шүнжэнгөө ойрлолдон эсэргүүцлээ. Ганцхан авилагч Дархны замын бүтээн байгуулалтыг гацааж чадсан байхад айл бүрт байгаа ядарсан мөн хөгжтийн зээлийг төр төлөөд өгөх нь юу нь буруу гэж. 30 гэр бүл Монгол улсын орд газар нутаг дэвсгэрийг тэржигтэн шахуу эзэмсэж 3-4 хүн л урьжин оюу толгойг тэржигтэн зараад залгичсан байхад тэхэл ёстой юм шиг бодсоор сэтгсээр суух уу монголчуудаа. Тэр л ойрлуул оролцгоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бол баярлалын хуваарлтыг хүн бүрт хүртэх ёстойгийн эхний орлого хэмээн манай хөтөлбөр харж байгаа юм. Хэрвээ танаа хөгшчүүл тэтгэврийн зээл авч байгаагүй бол та нар өөрсөддөө баярлах хэрэгтэй. Учир нь танаа хөгшөд тэнхээтэй байна. Та нар тэднийхээ тэтгэврийг булаагаагүй байна. Харин тэтгэврийн зээлтэй байгаа бол та нар төрдөө нэг удаа баярл. Та нар аргагүй болоод л зээл авсан хэрэг. Тэртээ тэргүй тэрбумаар нь лойрчгаад хөөн хилцэх хугацаагаа хүлээж суугаа авилгаж улгаажуудад алддаг л мөнгө. Тэртээ тэргүй жидүүл уураар хуваагаад идчихдэг л мөнгө. Нэг удаа ч гэсэн амс хийгдэ буянтай буурлууд минь. Гэгэн төрмөн өршөө. 2020 он сайн сайхан бүхний үргэлжлэл байх болно гэдэгт итгэлтэй байна. Мөнх тэнгэр биднийг эвээх болтугай.